За Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудын хооронд худалдааны төрөлцөөрийг сойрхон батал асуудлыг бид хилцэж байна. За бид л бол одоо зарчмын үед Монгол улсын нэг бол дэмжиж явах хэрэгтэй. За бид энэ хилцээрийн хүрээнд үүсэх харилцаан дээр бас боломжийг ашиглаж чадвал их том боломж байгаа. Харин бид хоорондоо ойлголцохгүй, удаашраад бэлтгэл ажлаа хангаж чадахгүй, үндэсний үйлдвэрлэлээ бодлогын болоод хууль эрх зүйн талаас нь зохицуултын үед дэмжиж өгч чадахгүй бол бид энэ дээр мэдээж хохиролтой гарна. Тийм учраас энэ дээр одоо бас зайлшгүй одоо төрөөс хариуцах энэ ажлуудыг бол одоо яг үүргэжүүлж, эзэмжүүлж цаг хугацаатай ийм стратегиар бид нар энэ асуудлыг шийдэх ёстой маа. Тэгээ би энэ хүрээндээ бас ер нь цаашдаа энэ гадаад худалдааны асуудал дээр ямар бодлого барих гэж байгаа талаар бас холбогдох сайдуудаас асууя гэж бодож байна. Энэ гадаад худалдааны хууль гэж ярих уу, эсвэл худалдааны хууль гэж ярих уу? Уг нь бас олон жил бас засгийн газрын төвшөнд яригдчихсэн юм аа. Тэгээ яам дамжаал яваад байсан. Нэг хэсэг гадаад харилцааны яам энэ гадаад худалдааны асуудлыг хариуцдаг байхдаа аваа явж ялаа. Сүүлд эдийн засгийн хөгжлийн яам л ингээ явж байгаа. Хүнс үдэ аж ахуйн яам дээр бас нэг байлуу ялуу. Тэгэхээр ерөн зүгээр энэ цаашдаа засгийн газар энэ худалдааны ерөнхий хуультай болох энэ өөрөө эргээд Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагууд гадаад зах зээл дээр гарах бодлогын дэмжлэг үзүүлэх зохицуултууд ордог. За хоёрдугаарт энэ дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудаа бас хэрхэн яаж дэлхийн худалдааны байгууллагад илссэн гишүүн орны хувьд энэ хүрээндээ бас дүрм журмын хүрээнд дэмжих үү гэдэг бодлогыг бас шийдсэн. Монгол улсад одоо дампинг хийхээс урьдчилан сэргийлсэн ч гэдэг юм уу. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг одоо боловсруулах чиглэл дээр ч юм уу ямар байр суурьтай байгаа вэ? Нэгдүгээрт бас энэ хүрээндээ бас нэг хариулж өгөөч. Хоёрдугаарт би бол одоо энэ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад ажиллаж байгаа Монгол улсаас тус улсаас сууж байгаа элчин сайдууд эдийн засгийн хөгжлийн яамтайгаа энэ хилцээрийн хугацаанд маш ойрхон ажилламаар байна. Бараг удирдлага дээр нь. Өөрөөр хэлэх юм бол эдгээр элчин сайдын яамдуудын элчин сайдуудын ажлыг Монголын одоо аж ахуйн нэгж байгууллагуудын бараа бүтээгдэхүүн үйлчилгээ тус орны зах зээл дээр хэрхэн яаж амжилттай гарснаар нь энэ амжилттай гарахт нь хэрхэн яаж дэмжлэг үзүүлснээр нь үнэлдэг болмоор байна. Цаашдаа өөрөө энэ гадаад харилцааг эдийн засгчлуулах хэрэгтэй. Ялангуяа ерөөсөө л улс орнуудын гадаад харилцаа бол эдийн засаг байгаа шүү дээ. Тэгээ элчин сайдууд маань ч гэсэн яг энэ чиглэл рүү анхаармаар байна. Нэг аж ахуйн нэгж байгууллагынхаа нэгж бүтээгдэхүүнийг ч гэсэн гаргахад ямар бодлогын болоод тэр одоо хуулийн хүрээнд одоо тус устдаа лобби хийж зөв ажиллаваа гэдгээр нь дүгнмээр байна энэ элчин сайдуудын. Ингэж бас шалгуурыг тамимаар байна. Яг эдгээр улсууд дээр магадгүй. Тэгэхээр энэ дээр одоо бас ямар бодлого байгаа бас анхаараач гэдэг зүйлийг хэлж байгаа. За хоёрдугаарт яг зүгээр танхим ямар байр суурьтай байгаа албан ёсоор байр суурь хэлж шүү. За худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. Нийтдээ 9 бүлэг 60 заалт бүхий худалдааны зохицуулалтын хуулийг бэлдээд олон нийтэд хилцүүлэх санал авах ажлыг энэ их худалдааны завсарлагын цагаар гүйцэтгэх болно. Хоёр, үнэхээр Евразийн эдийн засгийн холбоо гэдэг юм маань сэрүүн бүсийн 5 орн 200 сая хүн амтай том зах зээл, ялангуяа бидний тохиролцсон 367 төрлийн барааны 97% нь хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн бараа байгаа. Манай экспортлох бараа. Буюу бидэнд өргөн зах зээл нэгдэнэ. Эдгээр орнууд 10 тэрбум долларын импорт яг манай ижил төстэй бараан дээр хийдэг. Тэгэхээр бид тэр зах зээл рүү тэмүүлнэ гэсэн үг. Нөгөө талаар бид энд удаан бэлдсэн. Хүнсний хувьсгал, атрийн дөрөв, цагаан алт хөтөлбөр үндсэндээ энэ гадаад зах зээл бэлтгэхэд үндэсний аж үйлдвэрүүдэд бэлдсэн. Бид сав баглаа буудлынхаа чанарыг дээшлүүлсэн. Сав баглаа буудлынхаа үйлдвэрүүдийг бүр кластер болгож бий болгосон. Үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн, шинжилсэн, тоног төхөөрөмжөө сайжруулсан, олон улсын олон стандартуудыг үйлдвэрүүд маань нэвтрүүлсэн. Засгийн газар их хурлын баталсан олон бодлогын хүрээнд хөнгөлөлтөө зээл, эргэлтийн хөнгөнгөөр дэмжсэн. Одоо том зах зээлд гарах цаг болсон. 3.5 сая хүнтэй зах зээл биш бидэнд 200 сая хүнтэй хүйтэн сэрүүн бүсийн зах зээлд гарах шинэ өрсөлдөөнд бид орох. Энэ одоо цаг нь болсон гэж үзэж энэ гэрээг хийж байгаа. Мэдээж эрсдлүүд үүснэ. Бидэнд бас үйл ажиллагаа сайжруулах олон сорилт тулгарх нь тодорхой. За энэ 3 жилийн төр гэрээний үр дүнд манай үндэсний үйлдвэрлэлүүд нэлээд чадахчиж шинэ зах зээлд өөрийн байр сууриа эзэлж ингэж гарч чадна гэдэгт итгэлтэй байгаа.
Тийм болохоор боломжийг бид маш сайн одоо ашиглаж аж ахуй нэгжүүдэд үйлдвэрлэгчдэд дэмжих, эдийн засгаа тэлэх, хамгийн гол нь эдийн засгаа тэлэх гол боломж. Экспорт гарч иж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспорт нь гарч иж л малчин тариаланчтай амьдрал, орлого доктортой болж мал аж ахуй газар тариалан эрхлэх, дур сонирхол аж ахуй хөтлөх тэр боломж төгс утгаараа бүрдэх юм. За ийм зорилгын үүднээс энэ гэрээг бид нар байгуулж байгаа. Нөгөө талаар гадаад худалдааны тэнцэл хэтэрхий алдагдсан. 90% зөвхөн нэг хөршөөс хамааралтай. Уул угаагаас хэд хамааралтай. Энэ бол үндэсний аюул байдал ноцтой одоо сөрөг нөлөөлж байгаа гэдэг нь тодорхой. Ийм олон тулгуурд эдийн засаг бий болгох манай бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт нэлээд бодлогын арга хэмжээг өнгөрсөн бид нар 3 жилийн хугацаанд хийлээ. Одоо үр дүнгийн үзэх цаг болсон. Энэ бодлогын хүрээнд бас ингэж гарч байгаа шин зах зээл нээж байгаа ийм бодлого үйл ажиллагаа юм шүү гэдгийг хэлэх хүсэж байна. Баярлалаа. Энэ Евразийн гэрээтэй холбоотойгоор хилцүүлэг бол танхим дээр бол 7 удаа явагдсан. Ялангуяа өнгөрсөн жил 24 оны 12 сарын 9-ээс өмнө 4 хилцүүлэг явагдаж, тухайн үедээ бол 700 гаруй бүтээгдэхүүн гэж орж ирж байсан. Тэгээ 12 сарын 9-нд бол танхимын удирдах зөвлөлдөр энэ асуудал яригдаж, тухайн үедээ бол бас эсэргүүцлийн асуудал тавигдчихсан. Тэгээ үүний дараа бол дараагийн 5 сар хүртэлх хугацаанд 3 хилцүүлэг явагдаж, нийтдээ 400 гаруй аж ахуй нэгж оролцож, тухайн үеийн бараа бүтээгдэхүүн бол 367 нэгжээр очих. Үүн дотор бол Монгол улсын өөрийн үйлдвэрлэж байгаа ялангуяа хүнсний бүтээгдэхүүнүүд дээр бол квот тогтоох, тодорхой хязгаар тогтоох асуудлуудыг бол хоёр талаасаа тохиролцсон. Тэгээ энэ бүх ажлыг бол тухайн үеийн ган төмөр ерөнхий тэргүүн шадар сайд буюу тэргийн засгийн газрын бол нэлээд базж хийсэн байсан. За нэмэлт 1 минут өгье. Учрал сайд бид хоёр бол тухайн үед бол Минск хотод зурж байсан. Ер нь бол манай энэ хоёр ажлын хэсгийн сайд маань бол маш агуулгыг бол тодорхой тайлбарлсан байгаа. Үүнтэй холбоотойгоор сая Монгол Улсын ерөнхийлөгч хэдэд айлчд бол саяын бүс нутгуудаар явагдсан. Энэ дээр бол танхимуудын гол оч хийгдсэн ажил бол энэ Евразийн гэрээг хамгийн сайн ашиглаж байгаа одоо Беларусь, Киргиз гэдэг улсуудаас бол танхимууд туршлага судлах тэр асуудлууд бол дараагийн шатнд тэгдэж яваа. Би яг зүгээр бат цэцэг сайд байсан бол хариулгал байсан баг. Энэ элчин сайдуудын ажлын үр дүнг бас энэ эдийн засгийн агуулга талаас нь бас анхаардаг байгаасай. За ерөнхийдөө танхимын төлөөлөл тус Монгол улсаас тодорхой улсад сууж байгаа эдийн засгийн атшаа гэдэг юм худалдааны атшаан дээр танхим санал болгодог байгаасай гэж одоо хүсдэг. Ингэж бизнесийн орон зайг олж ирнэ. Хоёрдугаарт би энийг маш олон жил ярьж байгаа маа. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны үед Женевт байгаа Дэлхийн худалдааны байгууллага хариуцж байгаа нэг тусдаа төлөөлөгчийн газар гаргамаар байна. Жижиг орон гээд эндээс ингээд элчин сайдын амнаас давхар хавсраад ингэж ач холбогдол өгмөөргүй байгаа. Бидэд бас нэг тодорхой тооны хүмүүс ажиллаад яг энэ дээр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын хооронд үүсэж байгаа маргаанаас суралцчих хэрэгтэй байхгүй. Энэ норм стандартуудаас суралцчих хэрэгтэй. Дээрээс нь Дэлхийн оюуны эмчийн байгууллага. Энд заавал төлөөлөгч томилох хэрэгтэй байсан. Бидэд Аз намхандлын бүсийг одоо тэргүүлэгч боломжийг энэ жил байсан баха. Им үсгийн дараалал ирсэн чинь төсөв мөнгө байхгүй гэдэг хүн. За сайн зориг гишүү чухал асуудлыг хөндөж байгаа. Тэгээд засгийн газрын гишүүд анхаарна үз. Гол нь хилцээр батлагдсны дараа нөгөө 20 зээрийн гайлын хамтын ажиллагааны энэ танхимын хоорондын нэмэлт хилцээрүүдийг байгуулна те. Тэгээд тэр талаараа та лавж ерөнхийлж нэг хэлээд гэж нэмэлт хилцээрүүдийг цаашдаа байгуулж ажиллана. Лавж ерөнхийлж гишүүний саналд бол маш их талархаж байгаа. Танхим бол бас урднаар тиймэрхүү жишг байсан. Социализм үед гэж ярьж болно. Одоо сүүлийн үед бол элчингүүдийн ажил сууж байгаа. Ялангуяа эдийн засгийн төлөөний үнийг бол танхимын төлөөний үн таад мань томилж өгөх юм бол тэр механизм ажлууд бид нэр дуртай хүлээж авнаа. Түрүүн таны нэг асуулт нэр худалдааны хууль яригдчихсан. Одоо их хурлын эрхэм гишүүд маань ойрын үед орж ирэх арилжааны хууль байгаа. Арилжааны хуулийн дотор бол энэ ерөнхий агуулгаараа бүгд суусан байгаа шүү. Тэрийг сайн дэмжиж өгөөрэй гэж бодож байна. Тэгээд их хурлын даргын асуултанд хариулахад яг энэтэй холбоотой дараагийн техникийн асуудлууд байгаа. Хил гайлын, хорой цээрийн энэ бүх асуудал дээр танхим хамтран ажиллаж байгаа. Ялангуяа сүүлийн манай хэд удаагийн улс ялангуяа их хоёр сая 7 хоногийн өмнө очсон байгаа. Ирхүү хотод буюу энэ Оросын холбооны улсын хойд талын мужи нутгуудын танхимуудтай бид нар маш сайн харьцаатай байдаг. Энэ харьцааны дагуу ялангуяа энэ танхимуудаар дамжиж хийгдэх ажил бол тэнд бас их хүлээгдэж байгаа. Тэгээд Тэгээ олон нийтэд ингээд зөв мэдээлэл өгөөд явъя. Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр гэж байгаа юм шиг ярьж болохгүй шүү. Гишүүдэд ойлголт өгье. Энэ бол төр хилцээр
таван улстай худалдаа хийх гэдэг байгаа ойлголт шүү. Тэгэхээр нөгөө гишүүнээр хэлж байгаа огт ойлголт байхгүй гэдгийг та бүхэнд хэлье. Холбоонд нэгдэж байгаа биш, зөвхөн таван улстай худалдаа л хийж байгаа. Худалдааны л төр хэлцээр. Тэгэхээр одоо тухайн улс болгонтой одоо энэ таван улстай хэрвээ худалдааны гэрээ хийгээд ажлыг гэвэл нэг улстай тухайлан хийх эрх зүйн боломж байхгүй. Заавал Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр хийж иж жишээ нь Оросын холбооны улстай худалдаа эрхлэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өмнө нь бол манай малчид манай одоо хөдөө аж ахуйн салбарынхан мах Орос руу гаргахад квоттой байсан. Энэ хэлэлцээр байгуулсаар квотгүй болж байгаа. Тэгээ бид сайн ажиллаж чадвал төдий түүнийгээ дагаад боломж байна гэсэн үг. Тэгэхээр юм худалдаагаа эрчимжүүлэх чиглэл